16 дугаар зууны сүүл үеэс Монголд Бурхны шашны шар улааны урсгалууд өөрсдийн нөлөөг дэлгэрүүлэхээр өрсөлдөх болжээ. Мөн Монголын эрх баригчид өөрсдийн нөлөөг тогтоолохын тулд эдгээр шашныг ашиглаж байв. Монголын эрх баригчид мөн улс орныхоо нэгдэл байдлыг сэргээн бэхжүүлэх үүднээс төвтэй холбоо тогтоон шашин дэлгэрүүлж монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэх бодлого явуулсан байна. Тухайн үед эрх баригчид эзэмшил нутаг, албад харьяад, эд баялаг, эрх мэдлээ булаалтан хоорондоо тэмцэлдэж байсан нь жирийн олон хүмнийг залхаан ядрааж амгалан тайван амьдрах хүсэх болсон нь шашин дэлгэрэхэд бас нэгэн нөлөөлөл болсон. Улсаас лам нарын эрх дарахыг хуульчлан баталгаажуулж дэмжих бодлого явуулсан ба шашинд оруулахын тулд эдийн засгийн урамшуул үзүүлсэн зэрэг нь шашин дэлгэрүүлэхэд хамгийн чухал хөшүүрэг болсон. Мөн бөөгийн хойлогдох ёсыг халж хүн нас барахад хүн амьтны амь таслагыг хориглосон нь олонний сэтгэлд нийцэж байсан байх. Эдгээр шалтгаанууд ерөнхийдөө Монголд Бурхны шашин дэлгэрэхэд хамгийн том нөлөө үзүүлсэн байна. 1576 онд Түмэн Засагт хаан анх төвдийн Бурхан шашны улааны урсгалын тэргүүн Гармаа ламыг өргөөндөө залж багш шавь бололцсон Бурхны шашинд оржээ. Тэрээр нэр нөлөө бүхий хан ноёдод тус тусын эзэмшил нутагтаа шашин дэлгэрүүлэх чиглэл өгсөн байна. Мөн Төмдийн Алтан хаан Монголд Бурхны шашин дэлгэрүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Алтан хаан Ордсын хутагтай сэцэн Унтажийн хамт 1577 онд төвдөөс Содном Жамц ламыг залж өөрсдөө тэргүүлэн Төмөд Ордос нутагт шарын шашныг дэлгэрүүлсэн. Алтан хаан Содном Жамцад Далай лам цол анх сойрхсон бөгөөд тэр цагаас төвдийн шарын шашны тэргүүнүүд Далай лам хэмээн алдаршсан байна. Содном Жамц өмнөх хоёр тэргүүнээ нэг болон хоёрдугаар Далай лам хэмээн нэхэн өргөмжлөөд өөрөө гуравдугаар Далай лам хэмээгдэх болов. Дөрөвдүгээр дүрийн Далай лам Ёнтон Жамц нь Монгол хүн байсан бөгөөд тэрээр 1589 онд Төмдийн Алтан хааны ач Сүмэр Хунтажийн гэрт мэдэлсэн байна. Дөрөвдүгээр Далай лам 14 настайдаа Төвдөд очиж гэлэн санмар хүртэн тарины ёсонд суралцсан бөгөөд 1616 онд 27 наснда Төвдийн Брайбун хийдэд нас нөхцсөн байдаг. 1586 онд 3 дугаар Далай лам Алтан хааны хойдын буйныг үлдэхээр 2 дахь удаа Монголд ирэхэд алхын Автай сан хаан түүнд бараалхсан байдаг. Далай лам түүнд Очирбай Батсайн хаан хэмээн цол хайрлаж Автай хаан Очирбайн бурхан ном судар тэргүүднийг залж Эрдэнэ 100 хэдийг байгуулан тэнд өргөсөн байдаг. Далай лам болон Банчин Эрдэнийн зайрлагаар 1592 онд анх дугаар дүрийн нээж тойныг Хөх хотын их зүү хэд залан явжирсан байна. Тэрээр өвөр Монголд шарын шашныг дэлгэрүүлж нээж тойн шашны ном судрыг орчуулж монгол хэл дээр шашин дэлгэрүүлж байсан байна. 1639 оны Ширээд цагаан нуур хэмээх газар Түшээ Тавгом дөржийн хүү зам мазарт гэгэн зол өргөж анх дугаар бовд Жавзан дам хутагт хэмээн эрхэмлэн тагсан байна. За энэхүү ёслолд зориулсан шар бүсийн орд байгуулсан хожмын их хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл суурь болсон байна. Өндөр гэгээний шашин ном дэлгэрүүлэх зорилгоор бүтээсэн сүмхийд Бурхан шүтээн нь Монголын соёл, гар урлал, дүрслэг урлагийн хөгжил хамгийн том хувь нэмэр оруулсан байсан бөгөөд ойртод Бурхан шашин дэлгэрэхэд зай бандтаа намхай жамц Ойртод Бурхны шашин дэлгэрэхэд зай бандад намхай жамц их үүрэг гүйцэтгсэн байна. Тэрээр Бурхны номын утгыг гажуудуулахгүй олон түмэнд хүргэхийн тулд тод усыг зохиосон монголчуудын бичиг үсгийн хөгжилд нэлээд тодорхой хувь нэмэр оруулсан байна. За 16 дугаар зууны 2 дугаар хагаст Монгол нутагт Бурхны шашин дахин дэлгэрч улмаа шарын урсгаланд хамгаалан нийт Монгол даяар дэлгэрсэн. Бурхны шашин дэлгэрэлтэд нээж тойн, өндөр гэгээн, зай бандтай намхай жамц, нарын зэрэгцээ, мандшир утагт, майдар утагт, зай бандтай лувсан бэргэлээ нарын зэрэг шашны зүтгэлтнүүд ихээхэн үүрэг гүйцэтгсэн байна. Шинээр байгуулагдсан шашны хүрээ хийдүүд нь Монголын нийгэмд суурин газрын үүрэг гүйцэтгэж, ажмаар улс төр, соёл, худалдаа арилжааны төв болон хөгжсөн байдаг. Бурхны шашин өргөн дэлгэрснээр монголчуудын амьдралын хэв маягт зарим өөрчлөлт орж шашнаар дамжин дорны соёлын нөлөө Монголд нэвтэрсэн байна. Бурхны шашин хаад ноёдын ор дөрвөөр хязгаарлагдaltaгүй нийт ард олонны дунд нэвтэрч зовлон шашин болоод дэлгэрсэн нь энэхүү үеийн онцлог байна.
Энэхүү агуулгын хүрээнд 2020 оны А хувилбарын 22 дугаар даалгаврыг ажиллацгаая. За энэхүү даалгавар маань ойлгох төвшний даалгавар байгаа. Монгол Бурхны шашин дэлгэрсний эерэг нөлөө альна гэсэн даалгавар байна. Энэ даалгаврын зөв хариулт нь С буюу монголчуудын оюун санааны нэгдмэл байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгсэн гэсэн хариулт нь зөв бөгөөд Б болон А хувилбарыг уралдбартай андуурч ерөнхийдөө сурагчид сонгодог. Алтан уургийн язгууртнууд онны цол хэрэглэх болсон монголчуудыг энэргүй ном хөнгөлцөнгөө болгосон зэрэгэд бас нэлээд төөрүүлсэн буруу хариулт юм аа.